Сонгон хайрхан дүүргийн хүүхдийн театрын оролцох гэр хорооллын гудамд хийгдсэн автозам нь стандарт бус байгааг иргэд хэлж байна. Тэгвэл тухайн замыг 1.7 тэрбумаар барьсан. Замын стандартын дагуу хийгдээгүй нь айлуудын газар чөлөөлөлттэй холбоотой гэж Баян Үлзийд компани зүгээс тайлбарллаа. За яг энэ замын тухайд бол стандарт алгацсан юм нөхцөл байдал бол бас харахад илтэй байна гэдгийг бол иргэд хэлж байгаа. За хэмжиж үзэхэд бол энэ бордюраас энэ зурс хүртэл 2.3 м байна. За харин нөгөө талыг хэмжиж үзье. За энэ хэсгийг үзэхэд бол нэг 2.6 м болж байгаа юм а. За яг энэ хоёрын хоорондоо зурс хоорондын хэмжээс алдагдсан буюу үндсэндээ бол 30 см-ийн зөрүүтэй байгаа. Яг энэ нөхцөл байдлаас үүдээд бол энэ талаас орж ирж байгаа машин заавал хүлээж иж одоо энэхүү машинтай зөрөх юм нөхцөл байдал үүсэж байгаамаа. Үндсэндээ бол хоёр машин энэ хэсэгт бол зөрөх ямар ч боломжгүй байгааг бол бас жолооч нар учирлаж байна. Нэг иймэрхүү юмн дээр жаахан анхаарчих юм бол одоо хоёр игнэ болох чүд жаахан гэдэн сая алдаа гарч тийм ээ. Тэгээд одоо ингээ саяар энэ хоёр ингээ харж байгаа зөрхөөргүй байна тийм ээ. Одоо хэн ч харсан тийм. Тэгэхээр энэ дээр одоо жаахан ахиж эргэж хараасаад хэлээ да. Одоо энэ замыг ажиглуулсанд ямар алдаа харагдаж байна? Гэмлээ нарийнхан харагдаад хоёр машин зөрөхөд юм. Ер нь том машин орж ирэхэд ямар зөрөх зай байхгүй. Тийм л. Та энэгээр байнга орчдөг шүү дээ тийм. Ер нь нөгөө ингээд зөрөх боломжгүй ч үгүй нөхцөл байдалд орж ирсэн. Орж ирсэн. Яаж тэрийг гэр бүл байнга л тохиолдсон шүү дээ. Тухайн автозамыг барих ажил 5 жилийн өмнөөс эхэлжээ. Сонгон хайрхан дүүргийн хүүхдийн театраас Баруун салааны зээлтэй холбогдох энэхүү 1.6 км автозамыг барихад 1.7 тэрбумыг зарцуулжээ. Гэвч наад захын стандарт мөрдөгдөөгүй нь угтаа нийслэлийн замын хөгжлийн газрын хяналтын инженерүүд тухайн автозамыг хуушнаар нь үлдээх зөв засах шаардлагагүй гэж үзсэн ч Баян Үлзийд компани дур мэдэн замыг нарийнхан болгожээ. Нийслэлд автозамын стандарт алга цог мөрдөгдөлтийн нэгэн жишээг энэхүү автозамаас харж болох юм а. Стандарт яагаад зөрчигдсөн талаар Баян Үлзийд компани төлөөлөлөөс тодруулахад ер нь янзлах юм бэ дээ. Хизээ янзлах юм бол? За одоо нэг аяллаасаа багтчихна. За тэгвэл тэр хаа эргэж ордог хэсгийг хүртэл өргөсгөөд янзлчихна гэсэн үг үү те? Бүгдээрээ л янзлах. Тэнд одоо ямар л янзлах. Тэр газар жишээл тэгдээд өргөн болж байгаа бүх хэсгүүд бүгдээр л янзлах гэж асууж. Гүйцэтгэгч компани зүгээс айлууд газраа чөлөөлөгүйгээс энэ асуудал үүссэн гэж байгаач тухайн ажил нь айлууд нүүсний дараа хийгдсэнийг иргэд хэлсэн. Төсвийн мөнгөөр хийж байгаа ажилд хариуцлагагүй хандсан Баян Үлзийд компани өмнө нь хэд хэдэн удаа автозамын тендер авч байжээ. Тухайлбал 2024 онд зарласан замын бүтээн байгуулалтын ажлуудаас 10 тендерт оролцож 9-т нь шалгарчээ. Хийгдсэн ажлуудыг энэ авч үзүүлээд дүнжин гаруй Баян бүрд орчмын автозамуудыг засаж шинчилж байсан удаатай. Тэгвэл Сонгон хайрхан дүүргийн хүүхдийн театрын урт талын автозамыг барихдаа алдаа гаргасан гэх Баян Үлзийд компанид ямар хариуцлага тооцох талаар албаныхан дараах мэдээлэл өглөө. Тус компани дуур мэдэн өөрсдөө яг тухайн байршлыг бол шилжүүлсэн оройн цагаар. Энийг бол газар дээр нэг тухайн шөндөө бол одоо тухайн зөрчлийг бол арилгуулсан. Энэ компани дээр бол нийслэлийн зүгээс бол усын байцаагчийн дүгнэлт гарсны дараагаар бол харж хсаалтанд оруулах байдлаар бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ компани дээр бол Баян Үлзийд зам гэж компани байгаа. Энэ дээр бол нийслэл ямар нэгэн байдлаар ингэж дураараа хяналтын инженерийн зөвшөөрөл байхгүйгээр дур мэдэн байршлуудыг хийж байгаа гэдэг энэ лог сэтгэлгээг эдгээр компаниудтай бол бид нар хатуу хариуцлага тооцсон. Энийг бол харж хсаалтанд оруулахаар бол ажиллаж байгаа. Усын байцаагчийн дүгнэлт гаргахыг хүлээж байгаа.